Сайн уу? Би нэг гялс хэдэн минутын бичлэг хийх гэсэн. Яагаад гэвэл би нэг юм ингэ тодруулмаар байна. Энэ бол миний болсон явдлын тухай. Би нэг тэгэж ингээд их юм бодоод байдгүй. Тэгээд бас ингээд хүмүүсийн битсэн надад зөвлөгөө өгснгийг би дандаа сонсдог. Тэгэхдээ надад ингээд нэг таалагдахгүй юм нь бол нэг ингээд яриа гарсан. Ингээд намайг хүмүүсийн одоо хийсэн подкастыг хулгайлаад байна гэж ингээд хэлсэн. Тэгээ тэр подкаст бол True Crime Sweden гэдэг. True Crime Sweden хаа. Би тэр подкастыг хизээч сонсож байгаагүй амьдралдаа. Тэр нь болохоор ингээд Шведээс англи руу орчуулсан подкаст юм байлаа. Би өөрөө Шведд амьдардаг. Тийм болохоор би хизээч Швед болсон явдлуудыг ингээд англиар болгоцныг нь сонсохгүй. Би ингээд Шведээс сонсдог. За тэрийг би ямар подкаст сонсдог би дараа нь хэлнэ. Гэхдээ ингээд тийм яриа гарсан. Тэгээ намаа ингээд хүмүүсийн ингээд хөдөлмөрийг хулгайлаад байна гэлээ хүмүүс ингээд юмыг хулгайлаад байна. Зөвшөөрлөхгүй авцсан гэсэн. Гэхдээ би тэднийг сонсож байгаагүй. Тэгээд ингээд миний тодруулмаар байгаа юм болвол шүү дээ. Тэгээд бас ингээд намайг зарим ингээд болсон явдлаа ярьж байхдаа зарим юм ярихгүй байна. Ингээд нэг талд нь ороод байна гэж ярьдаг. За би тэгвэл нэг юм хэлье. Анх би яах гэж ингээд болсон явдал хийлээ. Яагаад гэвэл би өөрөө ингээд нэг влогын нэрээ би подкаст сонсдгоо болсон явдлын. Тэгээд та нар миний сонссон юмыг ингээд сонсмоор нь би та нарт ингээд ярьж өгөх гэсэн чинь амар олон хүмүүс ингээд ярьж өгөөч гэж хэлсэн. Тийм болохоор би нэг л подкастыг сонсдог. Тэр нь бол Шведийн радиогийн P3 документар гэдэг подкаст. Тэгээ би тэрийг штэ би болсон явдал хийх болгондоо одоо description box дээр нь би линктчдэг. Гэхдээ хүмүүс ер нь тийшээ орж үздэггүй. Тэгээ орж үзсэн хүмүүс нь ингээд энэ одоо миний линкцэн юм бол шведэр болохоор тэгэж орж үз сонсдгоо. Гэхдээ за би P3-ийн документарын тухай яриа. P3 документар штэ Шведийн радиогийн одоо подкаст. Тийм болохоор тэд нэр ингээд ярьж байгаа юм нь бол ямар ч ийм талд орсон юм байхгүй өөртөөхөө хувийн саналыг хэлдэггүй. Тэд нэр ихэнхдээ ингээд энэ оролцсон хүмүүсээс нь ярилцлага аваад гिचэнгүүтээ бас шүүх хурлынхаа юмыг сонсоод тэгээд байцаалтынхаа юмыг сонсоод тэгээд энэ подкаст хийдэг. Тийм болохоор энэ подкаст бол уг нь амар сайн подкаст. Тэгээд True Crime гэдэг подкаст миний бодлоор бас энэ подкастыг сонсоод бас өөртөө research хийгээд тэгэж яг над шиг ингээд тэгтээ зүгээр л англиар хийцэн. Тэгтээ би тэр англи подкастыг англи хэл дээр подкастыг сонсоод монголоор орчуулаагүй. Би бас ингээд энэ одоо бага подкастыг сонсоод тэгээ би бас сонингоос ингээд энэ information одоо энэ сонингоос бас энэ түүхүүдийн юу болсныг ингээд авдаг. Тэгээ тэр сонин дээр байгаа тэгээ миний сонсоо подкаст бол Шведийн одоо албан ёсны радио гэх юм уу сонин байна. Одоо ингээд яг авч болохоор газар. Тэгээд надаа ингээд ийм комментууд ирээд ахад надад ч муухай санагдсан. Яг үл ингээд би бас энэ подкаст чи хийх гэж ингээд цаг заваа гаргаад би энэ чинь суугаад амар research хийгээд ингэж байгаа чаа. Ингээд намайг хүний юм хулгайлцсан, ингэсэн тэгсэн гэж бүтэд хаад надаа ингээд жоох муухай санагдсан. Би надад тийм комментууд ирэхээр нь би шууд тэр одоо P3 документар радио одоо миний сонсдог подкаст руу би бичээд үзсэн баггүй мэйлээ. Би ингэж хэлсэн. Ингээд би монголоор ингэж би та нарын сонсон подкастыг би монголоор орчуулад ингээд YouTube channel дээр ингээд хийдгээ. Тэгээ зүгээр үү ингээд ямар ч асуудал байхгүй үстэй гэсэн чинь үгүй ямар ч асуудал байхгүй чи зүгээр ингээд бидний подкаст ингээд доороо линк тавьчих юм бол ингээд зүгээр. Тэгээд нэг team comment бичгээр ингээд бус уншиж байгаа хүмүүс нь бас намайг ингээд буруу юм хийгээд байна гэж бодоод ингээд надаа ингээд таалагдаагүй. Тэр True Crime хэлээ шүү ингээд би тэр True Crime-ыг ерөөсөө сонсдоггүй. Зүгээр л тгээ хэлчихье. Тэгээд би болсон явдлаа өргөлжүүлээ тийм. Яг бол би ингээд болсон явдал хийх дуртай. Тэгээд би ч гэсэн ингээд цаг зав гаргаад энэ чинь хийж байгаа. Одоо ингээд миний ярьсан болсон явдлуудыг штэ хаанаас ч хамаагүй ингээд хайгаад үзэх юм болвол нэр мэрийг хайгаад үзэх юм бол энэ чинь бүр хідэн подкаст баг 10 Шведэд баг амар олон подкастн дээр ийм тухай ярьсан байгаа. Одоо ингээд ийм болсон явдлуудыг. Гэхдээ би хамгийн ингээд үнцэнтэй гэх юм уу? Үнцэнтэй биш ингээд хамгийн үнэн ярьдаг, ингээд ямар ч талдаа ярьдгүү тэнд подкастыг би орчуулдаг. Тэгээ бас би
болсон явдлыг харж байхдаа штэ би хизээч ер нь хамгийн сүүлд би ингээд одоо видеоныхаа сүүлд би яг өөрийнхөө юу гэж бодож байгааг гэдэг хэлдэг. Гэхдээ би ингээд яг дундаа өөрийнхөө юу гэж бодож байгааг хэлдэггүй. Би дандаа ингээд подкастоо сонсохдоо би ингээд үг бичээ тэгээд ингээд тэрийг видеон дээр орчуулаад яг ингээд ярьсан зам ингээд хэлсэн юмнууд нь ярьсан юмнууд нь тэгээ энэ подкаст ч гэсэн ингээд бүх талуудыг ярьдггүй байж магадгүй. Гэхдээ тэр чинь ингээд миний буруу биш. Тэр одоо ингээд энэ подкаст бүх талаас нь яриаггүй байхад би нэг подкастыг л ингээд орчуулдаг. Тийм болохоор ингээд сүүлийн доондаг энэ яриа гараад эхэлсэн чинь яриа гэж комментууд ороод эхэлсэн чинь надаа ингээд жоохон муухай санагдсан. Тэгээд ингээд дотор жоохон сонирн болоо би нэрнгээс ингээд юм хулгайлаад байгаа юм юу яриад байгаа юм бэл амар их юм бодож эхлээд. Гэхдээ ямар ч юм би тэрийг ингээд тодруулмаар юм. Би хинээ ч ингээд хөдөлмөрийг хулгайлаагүй. Би дандаа л ингээд подкаст сонсоод орчуулдаг гэж хэлдэг. Гэхдээ би подкастынхаа нэрийг хэлэхгүй гэж магадгүй. Яг бол би нэрийг хэлэх юм бол ингээд үзэж байгаа ихэнх хүмүүс мэдгүй. Гэхдээ би дандаа подкастынхаа ингээд линкийг доор нь хийдэг. Тэгээд ямар ч байсан би өргөжлүүлэн болсон явдлуудаа хийн. Яг бол ингээд ирсэн комментууд дээр намайг зөвшөөрлөхгүй ингээд подкастнаас нь юм аваад байна гэж хэлсэн. Тэгээд намайг ингээд энийг хийхэ бол гэж асуусан, хэлсэн. Гэтэ би болохгүй. Яг бол би ямар ч буруу юм ер нь хийгээгүй. Би энэ чи өөрөө шивэдийнхэн ингээд юунаас нь авч байгаа одоо ингээд албан ёсоор одоо юм хийж байгаа. Юу гэмтэй. За мэдгүй. Гэтэ ямар ч би тэрийг ингээд тодруулмаар байна. Ингээд та нар ч гэсэн бити намайг ингээд амар буруу юм хийгээд байна гэж бодоорой. Яг бол энэ ч ингээд Шведийн бүх газар бичээстэй байгаа. Ингээд подкаст нь байгаа. Олдвол бичлэгнүүд байгаа. Тэгээ бас зөндөө докюментариуд байгаа. Тэдний хаанаас ч би ингээд информашн та нар ч гэсэн информашн олж болно. Нэг л подкаст байдгүй. Тэгээ бас энэ болсон явдлыг зүгээр ингээ хаах юм бол хаанаас ч олдно. Би надаа өөр тэгж хэлээд байх юм байхгүй. Гэхдээ энэ бичлэг ямар ч сонссон баярлаа. Тэгээд та нар ингээд ерөнхийдөө ойлгосон байлгүй намайг юу хэлэх гээд байгааг. Би юм дутуу юм ярьсан байвал би комментэн дээр биччихье.